Агуулга дархлааны эсүүд өөрийн болон гадны эсүүдийг маш сайн ялгаж чаддаг. Ингэж ялгахын тулд дархлааны эсүүд өөрийн гадаргуу дээр тусгай бүтцийг агуулсан ба үүнийг E- молекул буюу эдийн тохиргооны бүрдэл гэж нэрлэдэг. За E-1 нь ихэнх эсүүдийн гадаргуу дээр, E-2 нь ихэвчлэн дархлааны чадамжтай эсүүдийн гадаргуу дээр байрладаг. E- молекултой холбогдож өөрийн эсвэл харь шин чанартай гэдгийг ялгадаг. Зарим тохиолдолд дархлааны эсүүдийн эмгээс хамааралтай өөрийн эсийг зөв ялгаж чаддаггүй. Энэ тохиолдолд өөрийн эсүүд рүү довтолдог. Ийм төрлийн өвчнийг аутоиммуны өвчин гэнэ. Аутоиммуны өвчнөөс жишээ болгон миастемийн өвчний тухай үзье. Аутоиммуны өвчин. Зарим тохиолдолд дархлааны эсүүд өөрийнхөө биеийн эс, харийн эс гэж үзэн дайрдаг. Энэ төрлийн өвчнийг аутоиммуны өвчин гэнэ. Зарим ийм төрлийн өвчнүүдэд нэг эрхтэнд чиглэсэн байдаг бол зарим нь бүхэл биеийг хамардаг. Аутоиммуны өвчлөл үүсгэх чухал 3 хүчин зүйл байдаг. За харшил үүсгэгч, за нянга, за токис буюу хортобетс гэсэн 3 төрлийн хүчин зүйл үйлчилж байдаг. За миастемийн өвчин гэдэг нь ихэвчлэн нүүд болон зохины булчингийн үйл ажиллагааны судралаар илэрдэг архаг явцтай аутоиммуны өвчин юм. За бүх булчингууд мэдрэлийн ширхгээр дамжин ирж буй мэдрэлийн сэрлээр удирдагддаг. Мэдрэлийн ширхэг болон булчингийн холбоосыг булчин мэдрэлийн төгсгөл буюу синапс гэнэ. За сэрэл ширхэхээр дамжин төгсгөлд ирэх үед ацетил холин синапсын хөндий рүү чөлөөлөгддөг. Ацетил холин нь булчингийн гадаргуу дээр байгаа өөрийн хүлээн авартай холбогдож булчингийн ажилтныг нөхцөлдүүлдэг. Миастем өвчтөе хүнд ацетил холины хүлээн аварын тоо бага байдаг. Хэвийн бус эсрэг биетүүд нэм болон вирустэй тэмцэхийн оронд ацетил холины хүлээн авар дээр суун үйл ажиллагааг нь алдагдуулдаг. Ингэснээр сул үйл ажиллагаатай хүлээн авараас улбаалan булчингийн агших чадвар буурдаг. За жишээлбэл энэ булчин байна. Булчингийн хүлээн аваруудын байж байгаа. Булчингийн хүлээн аваруудтай энэ ацетил холийг холбогдох ёстой нейроны төгсгөлөд. Тэгтэл энд эсрэг биеуд энэ ацетил холины холбогдох энэ булчингийн хүлээн аваруудын тоог цөөлждөг гэсэн үг. Ацетил холийг холбогдохгүй болохоор булчин агшихгүй болчихно гэсэн үг. Ацетил холиныг холбогдуулах ацетил холины хүлээн авар дээр энэ эсрэг биетүүд ирээд суучдаг гэсэн үг. За миастем өвчний шинж тэмдэг. Гол шинж тэмдэг нь булчингийн ядаргаа нэмэгддэг. Цөөх унжих, харахад хүндрэлтэй байх, тод бус харах, давхар харах, үе мөч сулрах, хөших, босож суух, шатаар өгсөх хүндрэлтэй болох, сул яриа, заажлахад, инээх, амьсгалахад хүндрэлтэй байх, мөрөө авчих, гараа өргөхөд хүндрэлтэй байх, хатуу хоол идэх үед заажлах, ядрах, хоолох үед амьсгал боогдох, амьсгалахад хэцүү байх, нүүрний хуврал муу, татал дах өөрчлөлт гарах гэх мэт шинж тэмдгүүд миастем өвчний үед илэрж идэг. За булчингийн судрал. За ариг ясны булчин болон мотор нейроны хоорондох мэдрэл булчингийн холбоосыг гэмтээдэг. Мотор нейрон нь мэдрэлийн импульсыг булчин руу дамжуулдаг. Мотор нейрон ацетил холин гэдэг өдөөгч бодисыг нейрон болон булчингийн дундах зайд ялгаруулдаг. Ацетил холин булчингийн ширхэхийн гадаргуугийн мембран дээрх хүлээн авагчтай холбогдсноор натрийн ионы хөдөлгөөнийг идэвхжүүлдэг. Ингэснээр булчин агшдаг. За эрүүл хүнийхээр мотор нейрон байна. Энэ мотор нейрон болохоор ацетил холын агуулсан цэврүү байж гин. Энэ цэврүүнээс ацетил холын ялгарна. Ацетил холын ялгараад булчингийн эсийн мембраны гадаргуу дээрх хүлээн авар дээр сууж явах ёстой юм. За тэгтэл энэ булчингийн судралтай буюу миастем өвчтөе хүнийх яадаг вэ гэхээр зэрэг мотор нейрон ацетил холиныг ялгарууллаа. Ацетил холын энэ булчингийн эсийн мембраны гадаргуу дээр суух ёстой байдаг. Тэгтэл энд нь энэ эсрэг бие ирээ суучдаг. Ацетил холин биш эсрэг бие энэ гадаргуу дээр яг холбогдно гэсэн үг. Ингээд эсрэг бие холбогдчих тэр булчингийн мембраны
гадаргуу дээр ацтал холинтойгоо холбогдож чадаагүй учраас булчин агших чадвараа алддаг гэсэн. За ийм өвчтөе хүмүүсийн дархлааны тогтолцоо нь ацтал холины хүлээн авагчтай холбогдохыг саатуулдаг эсрэг биеийг үүсгэдэг. Тиймээс булчин өдөөгч ацтал хүлээн авч чадахгүй болж задарч эхэлдэг. Булчингийн сулралын нэг шинж тэмдэг нь булчин ажиллах тусам улам муудаж амархад сайжирдаг. Мястемийн өвчин. Нас, хүүс, яс үндэс, үл хамааран бүгд өвдөх боломжтой. Эмэгтэйчүүд 20-40 насны, эрэгтэйчүүд 50-70 наснда илүү мястемийн өвчнөөр хүртэмтгий байдаг. За мястеми грависийн анхны с жигтэй тохиолдолд эмч, мэдрэлийн эмчтэй зөвлөлдөх шаардлагатай бөгөөд энийг хамгийн шаардлагатай онцлогоо гэж үздэг. Эмч онцлогооны аль хэлбэр нь өвчнийг хамгийн зөв тодорхойлсныг сонгодог. За эмнэлэг зүйн ерөнхий үзэлгээс гадна өвчтөнд эсрэг биеийн цусны шинжилгээ хийдэг. Онцлогооны бусад аргууд болох электромиографи, уурсан хоолойн булчирхайн, КТ, процерын шинжилгээ буюу хамгийн үр дүнтэй аргуудын нэг гэж тооцогддог эдгээр аргууд. За энэ өвчлөлийн үед одоо амралтын сорил тавьдаг, цусны сорил тавьдаг, зүрхний цахилгаан бичлэгийг хийдэг байгаа. За эмчилгээний аргууд. Тохиромжтой профилийн сувлалд амрах нь маш их ач тустай байдаг. Энэ нь өвчний эмчилгээ түүнээс урьдчилан сэргийлэхт хоёуланд нь туслана. За эрүүл зөв хооллох хэрэгтэй, сайн амралт хэрэгтэй, за стрессгүй байх хэрэгтэй. За энэ мястемийн өвчний хөгжлийн механизм нь дархлаатай холбоотой байдаг. Үндсэн дүрэн бол бие махбодын эрч хүчийг нөхөж хамгаалтын механизмыг хэтрүүлж болохгүй гэсэн. Мястемийн өвчнөөс урьдчилан сэргийлэх арга. За нарны тусгалаас зайлсхийх хэрэгтэй, хит их биеийн дасгал хийхгүй, эмчийн томилолтгүйгээр антибиотик шээсгөх, эм тайвшруулах юм, магний агуулсан юм уухгүй байх, стресстгүй байх, калигаар баялаг хоол хүнс идэх, төмөс, үзэм, хатаасан чангаанц гэх мэт хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх хэрэгтэй. За автоиммуны өвчин нь бие махбодын хэвийн бус дархлааны хариу урагдлаас үүдэлтэй. Автоиммуны өвчний үед бие махбодын өөрийн эсрэг биесүүд нь ихвчлэн биед байх ёстой эд эсүүд рүү товтолж байдаг. Энэ бол эрүүл хэвийн эсүүдийг устгадаг буруу хамгаалтын механизм. Хид хідэн автоиммуны өвчин байдаг бөгөөд зарим нь эргэтэн рүү, зарим төрлийн эдэд халдж байдаг. За мястемийн өвчний талаар эслэгийн ерөнхий шалгалтанд одоо тэр болгон орж ирсэн асуудлууд байдаггүй. Гэвч энэ дархлааны эмгэгийг цаашид дэлгэрэнгүй судлаад гүнзгийрүүлэн сонирхоорой.